Сайн байцгаана уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд төмсний хүчмалыг хэрхэн хийх аргыг хуваалцах болно. Юуны өмнө төмсөө сайтар угааж агаад хөд дуусна тэгээд халаана. Тэгээд нэг сайхан буслаад эхлэхээр нэг дунд гал дээр 20-30 минут төмсөө зөөлөртөл нь буцалгана. За энэ үед бол тагийг авчиж болно. Тагийг авцсан дээр. За тэгээд саримсаа жижигхэн ирчээд ингээд төмсний хүчмэлийнхаа махтай хэсгийг ингэж бэлдээд эхэлнэ. За тэгээд сонгон луунга томхон шиг ирчиж жагаад энэ миксерт оруулж жагаад эргүүлчихнэ. За хит их тийм жижиг шигтэй биш. Арай жоохон том дуу болгосон. За үүнийг бол ямар нэгэн сав төмбөнд хийгээд за махаа сайхан нэг 500 г хавцаа шичээд энэ бол өхрийн мах ашигласан. За энийг 2 хувааж агаад сайхан эргүүлж агаад төмбөлөө хийчихнэ. За махаа бол нэлээд сайхан жижигхэн болгоо хийсэн байгаа. За тэгээд хайрлын энэ төмбөрөөгөө хийгээд за саримсаас орсон байгаа. За үүн дээр нь 2 шиг өндөгөө хийчихнэ. Тэгээд давс 3 чимэг хийгээд за перц 3-4 тойрог тойруулж хийгээд за сой соус 1 хоолны албаг за Sichuan pepper буюу хуажаа гэдэг үүнээс баг зэрэг хийсэн. За маш гоё акцент өгдөг. За мөн мэрэгэн өвсгээд тийм эми ургамал хийсэн байгаа. За эми ургамал өөрийнхөө дуртай эми ургамлыг бол хийчихэд их зүгээр. Маш гоё болдог. За тэгээ нэлээд сайтар нухаад өгнө. За нэг ойролцоогоор нэг 5-10 минутын хугацаанд маш сайтар нухах хэрэгтэй. За тэгээд 20-30 минут төмсөө буцалгаж явах хооронд энэ жижиг томоор нь ингэж хийсэн бол жижиг нэгээ төрүүлээд болох боломжтой болждог. Тийм учраас жижиг нэглийг гаргаад дараа нь томыг ингэж арай жоохон усын нэмж агаад ингээд томыг гаргавал зүгээр. За тэгээд хөрхөөс өмнө энэ хальсыг авчвал их зүгээр байдаг. Тэгвэл илүү их хальсыг авахд амар. Тэгээд бүгдийн сага хальсыг авчна. За тэгээд хайрлын тавгаа сайтар халлааж агаад үүдлүгээ нөгөө махаа хийгээ явчихна. Махаа маш сайтар хуураад дээрээс нь жоохон ингэж тэгшхэн болгож жагаад хайрлын тавгынхаа таяыг тавьж жагаад за чанга гал дээр нэлээд сайтар болгоод өгнө. За хөдөлгөх шаардлагагүй. За нэг 10 минут чанга гал дээр ингээд тагийг таглаж байгаа болгоно. За тэгээ 10 минутын дараа нэлээд их сайтар шүл гарсан байна. За энэ шүлийг нь бол соусондоо ашиглаж болно. За тусад нь бол тийм ясны шүлэн бүлнийх гаргах шаардлагагүйгээр үнийг бол ашиглажнаа. За тэгээд ийм жижигхэн соусны хайрлан давч юм ямар нэг хайрлан давганд энэ шүлийг ингээд гаргаад авчна. За тэгээд эсрэг хайрлын тавгынхаа тагийг ашиглаад ингээд эргүүлээд махаа эргүүлээ гаргачихна. За тэгээд энэ хайрлын тавг наалтсан махыг бол буцааж гаргаж агаад за тэгээд жоохон төлөгдсөн байх гэж бодож байна. За төлөгдсөн хэсгийг нэг айхтар хаях шаардлагагүй. Төлсөн хэсгийг ингэж улаан вино юм уу улаан виноны уксус хийвэл улам илүү их гоё амт гарч ирдэг. Тийм учраас энэ төлсөн хэсгийг бол соусондоо хийгээд ашиглавал маш гоё амт гарч ирнэ. За тэгээд хайрлан тавгаар сайтар халааж агаад улаан виноны уксусынхаа өнрийг жоохон гаргаж агаад за нэг албаг жижиг албаг сой соус хийсэн. За түүнийг саяны улаан вино уксус хийсэн юм сайтар хусаад энэ соосныхоо энэ хайрлан даваад хийсэн. За дээрэс нь кетчуп хийгээд за тэгээ сайтар утгаж агаад халаанга за оливын тус жоох хийчихнэ. Оливын тус хийвэл маш гоё акцент болдог бөгөөд амтнаас маш гоё болж өгдөг. За дээрэс нь цэцгийн тус хийвэл маш гоё өтгөн болдог. Соос өтгөн болдог учраас цэцгийн тус багаар нэмээ явчихна. За давс перц баг зэрэг хийж амтлана.
За томат паст биш. Кетчуп хийх учраас баг зэрэг чихэрлэг байгаа. Тийм учраас давс перс баг зэрэг нэмээд за амтын маш гоё тааруулаа явуулна. За тэгээд нөгөө том харилын тавган дээрээ цэцгийн тос жоохон халааж агаад за дөрөвчийн нэг талын шарсан баха шараагүй талаар нь хийгээд за тэгээд жоохон баг зэрэг халаагаа явуулна. За тэр хооронд нь төмсөө жоохон нухаад за төмс нухах ч юм уу сэрээ халбаар нухчих болно. За нөгөө нэг махнаас халаагаар шүл гарвал соус руу хийгээ явуулна. За тэгээд нэгэн жиг тэгшин болгож байгаа. За дараа нь төмсний нухшаа бэлдээ явуулъя. За нэг ойролцоогоо 100-аас 150 мг сүү хийгээд за давс 2-3 чимэх. За тэгээ перц ус хийгээд сайтар нухаж жагаад за баг зэрэг өтгөн санагдаад байвал жохон сүү хийж болно. Дээрээс нь цэцгийн тус хийгээд бол маш гоё амтны гоё болно. За дээрээс нь мэрэгэн өвсгээд харп хийлээ. За өөрийнхөө дуртай гоё харпыг хийж болно. Эсвэл яншуу ч юм уу parsley бол бас гоё болно. За нэг амталж үзэж жагаад амтан тохирсон бол тэгээд энэ чигээр хэрэглэчин. За сүүлд нь бол оливын тусаа хийж жагаад баг зэрэг хийгээд утгал бас их гоё болж өгдөг. Маш гоё амт өнөрн ч гэсэн гоё болдог. За тэгээд энэ махан дээрээсээ төмсний нухшаа бүгдийн сайхан хийгээд за тэгээд нэгэн жигд ингэж сайхан нийлаад өгнө. За тэгээд дээр нь ингэж өөрийнхөө дуртайгаар ингэж хэв гаргаж болно. Зүрх мөрөх зурдаг ч юм уу бас өөрийнхөө дуртай юм ас зурж болно. Тэгээд тагийн таглаж жагаад сайхан баагаар ингэж ууранд нь болгоо явуулна. За соусоо харъя. За соус ч гэсэн ингэж эсэг зурдаа галнаас салгаад ингэж яач болно. Тэгээд хамгийн дээрэс нь ингэж хатуу бислэгээ ингэж үрээд нэгэн жигт нэлэнхүүд нь ингэж сайхан өрчнө. За тэгээд жоохон ууранд нь болгож жагаад за соус бол сүүлд нь баг зэрэг цэцгийн тос хийжсэн. За тэгээд ийм гоё өн гаргахын тулд хайрцаг өн гаргахын тулд энэ газтай галыг ингэж ашиглаж болно. За газтай гал байхгүй зүгээр ууранд нь бислэгээ болгоно. За тэгээд тавглаа явуулъя. За маш гоё харагдаж байна. За үүн дээрээсээ carrot wrap буюу лонгийн салаата нэг хэсэгт нь тавиад за нөгөө хэсэгт нь бол Итали салат гэсэн байгаа. За өмнөх бичлэгүүд дээр бол энэ хоёр салат хэрхэн хийх аргыг хуваалцсан байгаа. Өмнөх бичлэгүүдээс бас харж болно. За тэгээд дээрэс нь төржин соус ингэж хийгээд за тэгээд дээрэс нь базилик хийвэл маш гоё Итали маягийн төмсний очмол болно. За амтлаад үзье. За эхлээд ерөнхийдөө бол энэ салааднаас эхэлж идвэл бол цусны сахарын хэмжээ бол огцом өсдгөө гэдэг бас судалгаа байдаг. Тийм учраас эслэг ихтэй салаад эхэлж идж жагаад за сүүлд нь ийм уураг нүрс устай юм идэх зүгээрээ. За амт нь бол маш гоё болсон байна. Яг махан төмсдөө үнэхээр гоё зөгцөж байна. Бас соус нь бас хит чихэрлэг биш яг гоё таарсан. Маш гоё болсон учраас та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.